Тогны ил задгай утас урцгагч залгуур зэрэгтэй болгоомжтой харьцаж эдгээр зүйлсийг бяцхан дунараасаа хол байлгаарай. Халуун хоолцойтой болгоомжтой харьцаж дунараач мөн түлэгдэхээс үргэлж сэргийлж байгаарай. Сайн уу найзаа? Сайн. Чамаа хин гэдэг вэ? Цаваа. Цаваа? Цаваа. Чи ямар гоё юмсэн бэ? Наа чи нөгөө нэг чонны юм хөрөм үү? Цаваа. Энэ юу гэдэг үнгвэ? Гялтганаад гоё харагдаад ах юм. Алт. Алт юм уу? Эго. Энэ алт байна. Энэ яалтгүй алт байна. Том хүмүүс чи нөгөө нэг чоныг ингээд тэгээ арьсаар нь хөрөм хийж өмсдөө шүү дээ. Арьсаар нь уу? Чоны арьс уу? Гоё юм аа. Найзаа энэ малгай юу вэ? Энэ малгай бас чоны арьс уу? Үгүй. Лауз малгай. Тийм малгай. Ямар малгай энэ тэр нь? Лауз. Би мэдгүй юм байна уу? Ийм малгай тэ цаваа. Тий. Хөөе цаваа. Чи одоо тэгэхээр хэдгээр гэсэн үг юм? 2. Үу. 2 дугаар ангийн бол чи 20 дуудуулж чадах уу? Хэдэн дуудуулах уу? 1. Нэг үү? Найзаа. Найзаа. Жагаад дуугаад дуулчих. Чи дуулсныхын дараа ярьчих бөөрэ заа юу? За. За дуулаарай. Sigma boy. Sigma boy. На чи ямар гоё дуу юм те? Хин зааж өгсөн энэ дөөг? Ага. Агаа чинь чамайг дуулаарай гэсэн үү? Тий. Шүлэг ямар шүлэг унширэ гэсэн агаа чи? Мамнаш. За тэрийг. Мамнаш магнат оглоо биш. Мөр унштагла мишин бэрч я намшан уншия ногоомото тария. Найзаа. Наадах чи шүлэг биш дуу юм биш үү? Андуурсан байлгүй. Одоо тэгвэл араас нь шүлгээ уншчихгүй юу те? Нөгөө нэг болжмор хөөхөн дөө гэж шүлэг мэдхүү? Мэднэ. Тэрийг уншчих тэгвэл. Бачмар хөөхөнд бов талхан дуртайтай жив дуурдаг та жижигхэн хөөхөн бачмар та. Болжмор ч бов талах идт юм уу? Болжмор ч будаа идтэх юм уу? Иддэг. Хөөе цаваа. Чи найзуудтайгаа яаж тоглох дуртай вэ? За. Найзаа чи гар утсаар удаан тоглож болохгүй шүү. За. Чи тэгээд хичээлдээ явж ирчээд гар утсаараа тоглолт юм уу? Үгүй. Тэ хаан тоглолт юм? Чирээсээ тараа жоохон байж. Тэгэхээр чи гэрийнхэн чи битээ удаа саралдаад одоо ингээд дэлгэцэн дан туслаа. Нүүр амч улаалаа гөхөрлөө гэд тэгдэггүй юм уу? Тэгээ чи яагаад тоглоод идэв? Тэгээ болчдөг шүү. Болчдөг юм уу? Чи шатар даам мэдхүү? Мэднэ. Шатар даам тоглодог юм уу? Шатар даам тоглодгүй. Найзуудтайгаа? Үгүй юу? Найзуудтайгаа тэгвэл машинаар тоглодгүй. Тий яаж тоглодгийг? Гар утсаар тий. Дандаа юу? Хүүгүүд чи нөгөө нэг жийж тоглодог үстэй. Тэгж тоглодог юм уу? Тий. Жилзэд? Тий, тоглодог. Тш. Жилтгэр чи өвдөхгүй юу? Өвдөө. Тэгээд ягаад тэгж тоглоод идэв? Би мэдэн штт. Жилцгэр ингээд суудсан махаар өшгөлж болдгоо тий. Тий.
босоо явж явах юм бол дэш унааж болдог тий. Би бол дандаа суух юм байна. Би бол босоод ерөөсөө голд нь дэш хэл явчихна. Үгүй гурлаж ийлцэх үү? Цоо. Яагаад? Жилсмэргүй тогломооргүй байгаа мó? Хөөе цаваа. Чамд одоо өөр дуу шүлэг байна уу? Тэр нөгөө Sigma Boy гэдгийг чинь заасан ах чи өөр дуу шүлэг заагаагүй юм уу? За. Чи тэгээ том болоод ямар ажил хийдэг хүн болох уу? Зүгээр шинж ажил. Ингийн ажиллаа. Ингийн ажил гэж ямар ажил байдгийг? Юм зараа та. Чи 8 ч болох ч байгаа юм уу? Чи тэгвэл зөндөө мөнгөтэй болох нэ. Мөнгө тоолоод шиг. Чи мөнгөтэй болохоор битээр тас ийм дээл авч өгөөрэй заа юу? За. Чи дүүдээ юу? Дүүтэй. Дүүгээ хардаг уу? Хардаг. Дүүгээ харахаар ядардаг уу? Ядардаг. Дүүгээ харах чамд ямар байдаг вэ? Муухай. Ядраад хэцүү байдаг уу? Тий. Эрдээ даас би нэг их жахаа хүүхдийг харсан чи амар ядарсан. Тэгээ би унтмаар байсан бас тухтай суугаа хоол идмээр чамд бас тэгж санагдсан уу? Тий. Таны дүү чи чиний үгэнд орж ийн үү? Дүүнэр яагаад үгэнд ордог юм бол? Сэн тий. Чи юу гэж бодож байна? Хөөе. Чи тэгээд дүүгийн үгэнд орохгүй байхаар нь ингээд загнадаг уу? Загнадаг юм уу? Тий. Хөө чи чинь дүүгэл дүүтэй хайртай мундаг ах юм биш үү? Тий? За. Чи энэ дээлийн өнгийг мэдэх үү? Мэднэ. Энэ ямар өнгө вэ? Цэнгэр. Цэнхэр өнгөтэй өөр юу байдаг вүлээ? Өөр. Хоёрдугаар ангийн хүүхэд чи ийм имийг зөндөө мэдэн штэ бөөрөө. Тийм билүү? Тий. Чи өөрсгөө бодоод хий. Цаваа чи хоёрдугаар анги зөндөө юм мэддэг. Чи гар утастай мó? Тий. Гар утсаа чи харъя л да. Өө чи аваад ирэхгүй. Тэгсэн бол гурлахой жоохоо ингэж нууцаар тоглохгүй юу? За чи дараа эрэхтээ утсаа авчираарай заа юу? За. Тэг гурлаа тоглоё. Тэр бол бит хоёр талаас мөнгөө цуглуулж яхад дундаа нэг утас авахыг бодъё заа юу? За. За ирсэнд баярлалаа цаваа баяртай. Баяртай. Sigma Boy. Энэ ямар гоё дуу вэ? Монгол ардын үлгэр 3 өндөг. Эртээ урдын цагт нэгэн гүрний хаан хөрш улсынхаа хаанд элч зарж юуны өндөг болохыг айлдаж сойрох нөө хэмээн 3 өндөг илгээжээ. Зэрэгэлдээ хаанд гүрэн улсууд тухайн үедээ хэний хаант улс ухаантай хүчрхэг байна гэдгээ янз бүрээр туршиж үздэг байлаа. Мэдээж аль илүү нь эрх мэдэл өндөр гэж ойлгоно. Энэ уламжлал ёсоор хөрш хаан нь өнөөх өндгүүдийг явуулсан нь энэ байлаа. Ингээд голын цаадах хөрш хаант нь өнөөх 3 өндгийг авч миний болоод сай түшмүүдийн маань ухааныг сорж байгаа юм байна гэж мэдээд тэднийгээ дуудан хуралдлаа. Эрхэм түшид ноёдууд сонсож бай. 100 гарын хаантан бидэнд энэ 3 өндгийг юуных болохыг мэдэж өгөөч гэж илгээсэн байна. Тэр үүнийг мэдэхгүй дээ биш ээ. Манай хаант улсын ухаан хүч чадлыг сорих гэж байна. За тэгэхээр энэ юуны өндөг болохыг мэдэх хүн байна уу? Алив хэл түрглээч гэж хаан шавдууллаа. Хаанта ямар ч байсан хүнсний өндөг лав бишээ. Тийм байсан бол тэд нар идчихсэн байх ёстой. Их л ховор өндөг бололтой гэж
нэгэн түшмэл бөөрөн хийлэн хариуллаа. Энэ алс холоос ирсэн тун андин өндөг баха. Магадгүй эртнийх чинь билүү гэж бас нэг ноён хэллээ. Гэтэл хаан иш та нарт тэр амьтны өндөг байна гэд шууд хэлчих ухаантай толгой алгуу гэж уурслаа. Ингээд тэрхүү 3 өндгийг мэдэх хүн эс гарч ирэв. Тэгтэл хааны хурагчин хүү ордон доторх үйл явдлын тухай дуулаад 3 өндгийг таачих санаатай хаанда бараалхаж гинэ. Хаан таан, харин хааны илгээсэн 3 өндгийг үзүүлнэ үү? Юу юуны өндөг болохыг мэдхийг бодъё. Бас өндөр гигантэн та нарынхаа хэрүүл шууганыг ч намдаахыг бодъё. Бараг л таачих байлгүй гэд хааны өмнө мэхийн ёслолоо. Сайд мэрэгдий мэдээгүй юмыг нусгаа борхуу чи яаж мэдэх юм? Хэрв тааж чадахгүй бол наад толгой чинь мөрөн дээрээ байхгүй гэж мэдээрэй гэж хаан шивэн дугарлаа. Эрийг буу бас далайг буу янд гэдэг хаант нь та өнөөх өндөгнүүдээ үзүүлж сойрох нь уу? За чи хурдхан үзвэл үз гэхэд хурагчин хүү өндөгнүүдийг хараад энэ богцоргоны өндөг, энэ гөрвөлийн өндөг, харин энэ могон өндөг гэж ялган тавилаа. Чи яаж мэдэв? Хаант минь эдэн дотор биелсэн амьтад байна. Би харцаг шиг тагшив. Харцаг богширгыг барьдаг. Харцагны дууг сонсоод зүгтах гэж биеэ хөдлөсөн учраас энэ өндөг өнхөрлөө. Энэ өндөг дотор байгаа амьтан бол богширгын ангахай. Хаант минь би үнэг шиг хуцав. Үнэгний дуу сонсоод зүгтах гэж биеэ хөдлөснөөс энэ өндөг бөмбөрөв. Энэ өндгөн дотор байгаа амьтан гөрвөлийн зулцаг байна хаант минь. Би зараа шиг шаржигнав. Зараа могоог барьдаг. Үүн дотор байгаа амьтан зарааны дуу сонсоод зүгтах гэж биеэ хөдлөснөөс өндөг бөмбөрөв. Иймээс энэ өндгөн дотор могон зулцаг байна да гэж хурагчин хүү хэлжээ. Хаан харин улсын элчийг дуудаж хүүгийн хэлснийг дамжуулан ийн хэллээ. Хөлгүйгээс могой 2 хөлтнөөс шувуу 4 хөлтнөөс гөрвөл өндгөлдөг юм шүү дээ. Энэ могон өндөг гэж элчид өгөхөд тэр дор нь хагалсанд могон зулцаг гарч ирлээ. Хаантан бас үүнийг сайн үз. Богширгоны өндөгдөө гэд элчид өгсөнд тэр дор нь хагалтал богширгоны ангахай гарч ирлээ. Харин энэ бол гөрвөлийн өндөг юм байгаа юм гэд хаан дахин хэлв. Илч өнөөх өндгийг тэр дор нь хагалвал гөрвөлийн зулцаг гарч ирлээ. Ийхүү хурагчин хүү хаан болоод тэдний сайд түшмэдийн мэдээгүй 3 өндөгний нууцыг тайлж ухаан эрдэмэн улс даяар дурсан гэдгээ. Өнөөдрийн бүтээлч булангаараа бүгдээрээ бас нэг сонирхолтой мэдлэгийн хуудас хийж сурцгаая. За тэгэхээр биднэрт өнөөдөр 2 өөр төрлийн өнгийн цаас хэрэгтэй. За ийм ам дөрвөлжин хэлбэртэй өнгийн цаас. За тэгээд цаасны хайж болон палмастер, цаасны цавуу хэрэг болно. За эхлээд ам дөрвөлжин цаасаа голоор нь нугална. За ингээд нугалсан байгаа. За одоо энэ дээр бүгдээрээ дугуй дүрс зурна.
За дугуй дүрс зурахдаа нуглаас руугаа ойртуулад зурна шүү. За одоо бүгдээрээ энийгээ нуглаасаа энэ хэсгийгээ бүтэн хайжлахгүйгээр тойруулаад хайжлана. За сайн хараарай хүүхдүүдээ. Яг хайжилсан дүрс маань бэлэн боллоо. Энэ маань артлын хэсгийн бүгдээрээ гүйцээж хайжилж болохгүй. Энийгээ бүгдээрээ ингээд мэдлэгийн ногоц олгож нээн гэсэн. За тэгэхээр энэ дотроо бүгдээрээ хинд зориулж ямар мэдлэгийг хүргэх гэж байгаагаа бичнэ. За одоо дараагийн өнгийн цаасаа хошуулдаж нуглана. За ингээд нэг нуглаа. Одоо энийгээ дахиад давхарлаад нэг нуглая. За би болохоор энэ улаан өнгийн цаасаараа цэцэг болгож хайжлах гэж байна. Хүүхдүүд маань бас өөрийнхөө хүснээр ямар ч дүрсний хэлбэртэй болгож хайчилж болно. За би бүр дахиад нэг давхарлаад нугалчий. Давхарлж нугалжгаад хайжлах юм бол илүү олон дэлбэтэй цэцэг болно гэсэн үг. За энэ дээрээ цэцгийнхаа дэлбэг бас зурчий. За ингээд зураасныхаа дагуу хайчлаа. За одоо бүгдээ энийг дэлгээ. За ингээд ийм цэцэг боллоо. За одоо бүгдээрэнд цаасны цавуу хэрэгтэй. Бүгдээрээ цавуугаараа одоо нөгөө мэдлэгээ бичих хэсгээ голд нь наана. За яг ингэж тавьж үзээд эхлээд хэмжээ авч байгаад за тэгээд наах нь. За наагаад ийм боллоо. Одоо бүгдээрээ энэ сөхөгдөг хэсэг дээрээ урд талд болон дотор талд нь хинд зориулж ямар мэдлэгийн юг бичих гэж байгаагаа дотор нь бичиж байна. За тэгээ хүүхдүүд маань энэ цэцгээ эсвэл өөрсдийнхөө хайчилсан дүрсийг өөрийнхөө хүсснээр чимэглэж хүссэн үгээ бас бичиж болно. За цэцгийнхаа дотор талыг шараар хийсэн болохоор би гадна талд нь смайл зурчээ гэж бодлоо. За ингээд смайл зурчлаа. Одоо дотор талд нь за одоо болохоор цэцгийнхаа дэлбээг бас чимэглэе гэж бодлоо. Тэгэхээр үзэгч хүүхдүүд маань өөрсдийнхөө хүснээр ямар ч цэцэг хийж болно. Наран цэцэг, сарнай, лили гэд өөрийнхөө дуртай ямар цэцгийг хийж болно. За би болохоор улаан өнгөн дуртай учраас улаан өнгөөр тэгээд гадналын ингэж хар толбоор чимэглээд за дотор нь болохоор шараар смайл хийсэн. За ингээд маш амархан бас гоё сэтгэл шингэсэн өөрийнхөө гард орох материалыг ашиглаж хийсэн мэдлэгээний хуудас бэлэн боллоо. Энэ хардаа ингээд одоо энийг бүгдээрээ нэнгүүд дотор нь ингээд мэдлэгээний үгээ бичиж байна. За тэгэхээр үзэгч хүүхдүүд маань хэн нэгэнд зориулж мэдлэгээний хуудас хэрэгтэй болох юм бол заавал дэлгүүрээс мөнгөөр авах шаардлагагүй өөрт байгаа өнгийн цаас, зургийн дэвтэр юу байдгийг тийм ээ өөрт байгаа материалаа ашиглаад ийм хөөрхөн мэдлэгээний хуудас хийж болох нэ. За тэгээд бидэнтэй хамт байсан хүүхдүүдэд баярлалаа.